Сайн байцгаана уу? Би эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач Жинхэнэ байна. За та бүхэн Зайлцбургийн патологийн семинарын профессор Беннетийн бүдүүн эзний үргэлжлэлийн талаарх лекцийг танилцуулж байна. За энэхүү лекцээр бүдүүн эзний өвөрмөц бус үргэлжлэлийн талаар ярина. За эзний үргэлжлэлт эмгэг болох короны өвчин болон альцератив колит бол тусдаа ойлголт байдаг. За тэгэхээр энэ дээр бол өвөрмөц бус бүдүүн эзний үргэлжлэл буюу non-specific colitis гэж нэрлэгдэх хэлбэрүүдийн талаар ярилцсанаа. За энд лекцийн агуулга харагдаж байна. За эхний хэсэгт бол бүдүүн эзний хэвийн гистологийн талаар бол товч ойлголт өгнө. За энэ нь бол өвөрмөц болон өвөрмөц бус бүдүүн эзний үргэлжлэлийг хооронд нь яллахад маш чухал ач холбогдолтой байдаг учраас энэ талаар бол зайлшгүй дурдна. За хоёрдугаарт нь бүдүүн эзний цочмог болон архаг үргэлжлэлийн хоорондох ялгаа. За ялангуяа цочмог үргэлжлэлийн үед ямар өөрчлөлтүүд гардаг талаар ярилцсан. За мөн одоо бүдүүн эзний бусад өвөрмөц хэлбэрүүд болох туяаны өөрчлөлт болон хуурамч мембранд зэрэг бусад хэлбэрүүдийн талаар дурднаа. Бүдүүн эзний хэвийн гистолог зураглал харагдаж байна. За хэвийн гэдгийг илтгэх хэд хэдэн шинжүүд байдаг. За хамгийн нэгдүгüүрт нь бол Крифтийн хэлбэр дүрс байна. За Крифтийн хэлбэр дүрс нь бол тубуляр хэлбэртэй бөгөөд хамгийн доод хэсэгт байрлах састын булчин давхархт бол хүрсэн байдаг. За мөн өөрийн ялцдаа хэвийн үедээ лимфоцит болон цөөн тооны плазмоцит эсийг агуулах нь бол одоо бүдүүн эзний хэвийн гистолог зураглал байдаг. За энийг бол өрөвсөлт эмгэгтэй бол хольж ойлгож болохгүй. За мөн сумаар тэмдэглэсэн байгаа хэсэгт 3-аас 4 крифт нэг одоо нөх рүү нээгдэж бүдүүн эзний гадаргуу руу салсаа ялгаруулж байгаа зураглал бол харагддаг. За энэ нь бол одоо бүдүүн эзний крифтийн хэлбэргүйдэл төст одоо зурагталтай харагддаг боловч энэ нь бол бүдүүн эзний өөрийнх нь хэвийн гистолог бүтэц юм. За мөн бүдүүн эзний анатомийн байрлалаас нь хамаарат одоо гистологийн бүтцийн ялгаатай байдаг. За тухайлбал бүдүүн эзний проксимал хэсэг буюу одоо баруун талын хэсэг нь зүүн талын хэсэгтэй харьцуулахад харьцангуй хундган эс цөөн. За мөн эсвэргээрээ одоо төгсгөлийн хэсэг буюу бүдүүн эзний зүүн талын хэсэг, за шулуун эзний хэсэг бол илүү одоо хундган эс агуулж идэг. За яагаад тэгэхээр энэ нь бол одоо өтгөнийг гадагшлуулах салс их хэмжээгээр ялгаруулах анатомийн үүрэгтэйгээ холбоотой байдаг. Өөрийн ялцсан хувьд үргэлжлэлийн лимфоцит, плазмоцит болон эзнофил, за цөөн тооны гистоцит эсүүдийг мөн агуулж болдог. За ялангуяа бүдүүн эзний баруун талын хэсэгт бол эзнофил хэсгийн нэвчдэс хэвийн үед бол нэлээд байдаг. За бүр цаашлбал газар зүүн байрлалаас хүртэл бүдүүн эзний хэвийн үед салстын өөрийн ялцад байрлах үргэлжлэлийн эсийн тоо ялгаатай байдаг. Энэхүү зурагт бүдүүн эзний лимфоид бүүнэрл харагдаж байна. За лимфоид бүүнэрл нь бүдүүн эзний крифтийн хэлбэр дүрсийг бол өөрчилдөг. За ээл хэлбэрийн дүрс үүсгдэг учраас крифтийн хэлбэргүйдэл төст бүтцийг бол үүсгдэг. За ийм учраас лимфоид бүүнэрлийн ойролцоо байгаа крифтийг бол үнэлэхийг аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн бүдүүн эзний баруун тал хэсэгт илүүтэй лимфоид бүүнэрл байрладаг бөгөөд өөрийн ялцсанд үргэлжлэлийн эсийн нэвчдэс мөн их хэмжээтэй байрладаг. Энэ нь бол өөрийн хэвийн гистологийн бүтц юм аа. За гэтэл эсвэргээрээ бүдүүн эзний баруун талын хэсэг мөн шулуун эзний хэсэгт бол өөрийн ялц харьцангуй эсрэгэг байдал багтаа харин хундган эс маш их хэмжээгээр агуулдаг. За мөн бүдүүн эзний баруун талын хэсэг шулуун эзний хэсгийн өөрийн ялцад бол маш их хэмжээний макрофаг эсүүд бол байрладаг. Энэ нь мөн одоо хэвийн гистолог зураглал юм аа. За хучуурын доторх лимфоцитийн хувьд 20 энтероцит эс тутамд 4-5 лимфоцит байх нь бол хэвийн үзэгдэл гэж үздэг. Бүдүүн эзний баруун талын хэсэгт илүүтэй байрладаг мөн лимфоид бүүнэрл ихтэй байдаг. За одоо бүгдээрээ архаг болон цочмог үргэлжлэлийн үед илэрдэг гистологийн ялгаатай байдлуудыг ярилцъя. За цочмог үргэлжлэлийн үед бол хучуурын гэмтэл их хэмжээгээр тохиолддог учраас дегенерацийн процесс явагддаг. Мөн цус харуулт болон өөрийн ялцсан хавгналт, үхжил, шалбархаа зэрэг өөрчлөлтүүд илэрдэг. Мөн үргэлжлэлийн нейтрофил эсийн маш их хэмжээний нэвчдэс илэрдэг бөгөөд за зарим тохиолдолд бол бүр крифтийн буглаа хүртэл үүссэн байдаг. Мөн булчирхаан бөөмд их хэмжээний апоптозын бэйнцрүүд бол харагддаг. За эдгээр нь бүгдээрээ цочмог үргэлжлэлийн үед илэрдэг өвөрмөц шинж тэмдэг юм. За харин крифтийн хэлбэргүйдэл үүссэн үед за энэ процесс бол архаг өвчнийг илтгэж байна гэдгийг заадаг. За архаг үрвсэл учраас сэдрэл намжил гэсэн процессор бол явагддаг учраас крифтийн хэлбэр дүрс бол өөрчлөгдөж эхэлдэг. За дараагийн нэг илэрдэг шинж нь бол суурин хэсэгт байрлах лимфоплазмоцит эсийн холимог нэвчдэс байдаг.
За мөн архаг шинжийг илэрхийлэх нэг шинж нь бол планетын эсийн метаплазм байдаг. За метаплазмын дотроо планет эсийн метаплазмыг хэрвээ бүдүүн эзний зүүн талд байрлаж ивэл шууд эмгэх процесс гэж үздэг. За харин баруун талд байрлаж ивэл харьцангуй эрүүл процесс байдаг. За дараагийн слайдуудад гарах зурган дээр тодорхой тайлбар өгнө. За одоо цочмог үргэлжлийн шинжүүдийг нэг нэгээр нь слайдн дээр тайлбарлаад явъя. За энэхүү зурган дээр цочмог коллитийн сонгодог шинжүүд бол харагдаж байна. За цочмог коллит гэдэг нь ойролцоогоор 2-оос 6-7 хоног тасралтгүй гүйлгсэн шинж тэмдэг илэрсэн үеийг цочмог коллит бол тооцдог. За гэхдээ цочмог коллитийн үед тэр болгон биопси аваад авах тохиолдол бол харьцангуй цөөн байдаг. Яагаад гэхээр антибиотик эмчилгээ хийгдсэн тохиолдолд бол гистологийн өөрчлөлтүүд бол дорхноо алга болчдөг. За энэ зургаас харахад хамгийн эхлээд криптийн хэлбэр дүрс бол өөрчлөгдсөн байдал ерөөсөө харагдахгүй байна. За тийм учраас энэ бол цочмог өөрчлөлт. Өөрийн ялц хөөж хавганснаас гадна криптийн буглаа бол үүссэн байна. За үүний шалтгаан халдвар байхаас гадна зарим тохиолдолд үргэлжлийн эсрэг стероид бус эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд ийм өөрчлөлт бас илэрч болно. Өндөр өсгөлтөн дээр авсан зурган дээр криптийн дотор талд эсүүдийн хооронд нейтрофил эс шигэж орсон байгаа нь бол харагдаж байна. За криптийн буглаа харагдаж байна. За энэ нь бол одоо цочмог үргэлжлэлийг илэрхийлдэг. За архаг үргэлжлэлийг илэрхийлэх бусад шинжүүд нь байхгүй байгаа тохиолдолд криптийн буглааг бол цочмог коллитод бол тооцож үзнэ. За мөн өөрийн ялцын цус харуулт харагдаж байна. За цус харуулт нь бол ишемийн коллитийн үед ихэвчлэн тохиолддог. За зарим тохиолдолд бол дуранд гидсийг бэлтгэх үед эсвэл одоо гидснээс биопси авах үед бол зохиомлоор цус харуулт бол үүсдэг. За энийг бол цочмог үргэлжлэлийн үеийн болон ишемийн одоо коллитоос ялгаж ойлгох хэрэгтэй. За дараагийн слайдн дээр эдгээрийн ялгааг тодорхой тайлбарлана. За тэгэхээр цочмог коллитыг үүсгэх хамгийн гол шалтгаан нь бол вирус байдаг. За зарим тохиолдолд мөн бактерийн халдварын үед тохиолдож болно. Хоолны хордлого болон бусад гидсний халдварууд мөн шалтгаан болно. За энэ слайдн дээр цочмог коллитийн оншийг тавьсан байдлыг бол харуулж байна. За оншоо бол цочмог коллит гэж тавиад зарим тохиолдолд бол коммент буюу одоо нэмэлт санал тэмдэглэл бол бичиж өгч болдог. За энэ нь эмнэлзүү эмчид одоо шалтгааныг тодорхойлоход тус болно. За мөн зарим тохиолдолд гидсийг одоо бэлтгэж байх үед гидс бэлтгэдэг бодисуудаас харшлаад юм уу тэдгээрийн шалтгаантайгаар юм бичил буглаа үүсэж болдог. За бусад үргэлжлэлийн шинжүүд байхгүй зөвхөн хэсэг газрын бичил буглаа үүсээд өөр зүйл харагдахгүй байх юм бол энэ магадгүй гидс бэлтгэх үед үүссэн эффект байж болно гэж нэмж одоо тэмдэглэж бичдэг. За одоо архаг үргэлжлэлийн үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг нэг нэгээр нь тайлбарлаад явъя. За энэ зурагт криптийн хэлбэргүйдэл харагдаж байна. За криптийн хэлбэргүйдэл нь архаг гэмтлийн гол илэрдэг өөрчлөлт бөгөөд цастын булчин давхаргаас крипт салаад тубуляр бүтцээ алдаж ээл хэлбэрийн дүрс үүсгэсэн ийм өрмөц зураглал бол харагддаг. За энэ зурган дээр харин хэвийн одоо хэлбэр дүрстэй крипт болон криптийн хэлбэргүйдэл үүссэн крипт харагдаж байна. За мөн одоо криптийн дотор талд их хэмжээний нейтрофил эсийн нэвчдэс байгаа буюу криптийн буглаа байна. За ингээд криптийн буглаа болон криптийн хэлбэргүйдэл зэрэг тохиолдож байгаа тохиолдолд бид энийг архаг итвэхтэй коллит гэж нэрлэнэ. За энэ зурган дээр суурийн лимфоплазмоцитоз харагдаж байна. За энэ нь болохоор салстын булчинт давхаргаас криптийг салгаад тэр хоёрын хооронд бол их хэмжээний лимфоцит болон плазмоцит эсийн нэвчдэс орсон байгааг бол илэрхийлж байгаа. За энэ процесс болсноороо крипт салстын булчин давхаргаас салж криптийн хэлбэргүйдэл үүсэх нэг нөхцөл бол бүрдэж байгаа. За планет эсийн метаплазмын хувьд бүдүүн эзний зөвхөн зүүн талд байрласан тохиолдолд эмгэх процесс тооцогддог. За харин баруун талд болон цутглан эзэнд байрлаж байгаа тохиолдолд бол энэ хэвийн гистолог бүтц болдог. За планет эсийн метаплазм нь бол сивэндээ тод ягаан өнгийн мөхлөг агуулсан эс бөгөөд энэ нь одоо хундган эсийн оронд солигдож гарч ирдэг. За харин пилорийн булчирхай метаплазм бол бүдүүн эзний аль ч хэсэгт тохиолдсон эмгэг процесс бөгөөд одоо архаг шинжийг илэрхийлж байгаа. За дараагийн нэг өрмөц шинж нь нейроэндокрин эсийн гиперплазм байдаг. За нейроэндокрин эсийн гиперплазм нь бол планет эсийн метаплазмтай маш төстэй харагддаг. За яагаад тэгэхээр хоёулаа тод ягаан өнгийн мөхлөгт сивэн агуулсан юм эс байдаг. За гол ялгаа нь юу байдаг вэ гэхээр планет эсийн метаплазм болохоор сивэн нь булчирхайн
сүв рүүгээ харж байрласан байдаг бол нейроэндокрин эсийн сивн нь гадагшаага буюу одоо ламина проприа буюу өөрийн ялцс руу сивн нь харж байрласан байдгаар ялгаатай. За нейроэндокрины эс нь бол сивн дотроо даавар агуулдаг учраас гидсний сүв рүү бол одоо даавраа ялгаруулахгүй өөрийн ялтас буюу одоо цус тунгалгын судас байгаа хэсэг рүү одоо даавраа ялгаруулдаг учраас энэхүү одоо мөхлөгийн одоо байрлалаар нь энэ хоёр эсийн хооронд нь ялгаж болно. За энэ слайдн дээр архаг процессыг бол дүгнэж бичсэн харагдаж байна. Дараах 3 процессын аль нэг нь байгаа тохиолдолд шууд одоо архаг өөрчлөлт байна гэж үзнэ. За тухайлбал крефтийн хэлбэргүйд суурин эсгэл лимфоплазмоцитоз, панетисийн болон пилорийн булчирхай метаплазм. За эдгээр 3 шинж бол маш чухал. За энэс гадна өөр бусад туслах шинжүүд бол зөндөө байдаг. За та бүхэн номноос уншвал нэлээд олон шинжүүдийг харж болно. За гэхдээ өдөр тутмын онцлогоо хийж явах үед цаг хэмнэх үүднээс дараах 3 шинж бол яг архаг процессыг тодорхойлдог гол шинж юм аа. За одоо коллитийн бусад хэлбэрүүдийн талаар ярилцъя. За энэ зурган дээр салтын доод давхрагт маш их хэмжээний үргэлжлэлийн нэвчдэс болон хэлбэрчиж байгаа буглаа харагдаж байна. За мөн хэлбэрчиж байгаа мөхлөгөнтөр төст бүтэц бас харагдаж байна. Томруулсан өсгөлтөн дээр дан нейтрофилийн нэвчдэс өгчл болон за ганц нэг эпителиоид төст эсүүд бол харагдаж байна. За яг энэ зураглалыг хараад та бүхэн ямар тусгай будаг захиална гэж бодож байна. За тэгэхээр өвчл төсвөртэй нян илрүүлэх буюу одоо сүрьегийн сахунцрыг будах цэл нийлсний тусгай будгийг бол захиалнаа. За энэ тохиолдолд бол хөх дэвсгэр дээр нарийнхан ягаан тод ягаан өнгөөр будагдсан сүрьегийн сахунцар бол будагдсан байгаа нь харагдаж байна. За тэгэхээр сүрьегийн сахунцар бол хүчил төсвөртэй ням бөгөөд за хүчил төсвөртэй нянг илрүүлэх будгаар будчиж одоо шинэ баталдаг. За гэхдээ одоо хүчил төсвөртэй будагдсан тохиолдолд заавалчгүй PCR-аар давхар одоо батлах шаардлагатай. За энэхүү зурагт бүдүүн гэцний өөрийн ялцад үрслийн эсийн хажуугаар бөөмдөө хурамч оршихуй агуулсан шар шувууны нүд хэмээх өвөрмөц дүрс үүсгэсэн эс харагдаж байна. За энэ шар шувууны нүдний дүрс үүсгэсэн өвөрмөц эс нь цитомегаловирусээр халдварлагдсан эс бөгөөд үүнийг иммуногистохимийн маркераар будаж оншилдог. За ингээд цитомегаловирусын шилтгаантай колит одоо дээрх байдлаар будагдаж харагдана. За цитомегаловирусын колитийн өвөрмөц шинж болох шар шувууны нүдний дүрс агуулсан эс нь за ихэвчлэн шархны өнгөр дунд байдаг. Мөн эндотел эс болон стромын эс мөн бүдүүн гэцний гадаргуугийн хучуур эсүүдэд байрладаг. За үүн дээр нэг анхаарах зүйл нь цитомегаловирусын халдвар нь гэцний үрвсэлт эмгэг болох короны өвчин эсвэл шархлаад колиттэй хавсарч тохиолдох нь элбэг байдаг. За дараагийн хэлбэрийн колит нь микроскопик колит. За энэ нь бол коллагент болон лимфоцитик колитийн одоо хавсарсан хэлбэр гэж ойлгож болно. За шалтгааны хувьд бол маш олон шалтгаан үүсгдэг. За ерөнхийдөө эмнэлзийн хувьд бол усархаг, удаан хугацааны одоо гүйлгэлт үүсдэг ийм өвөрмөц өвчин. За мөн гэзний хориг өөрчлөгдөх эмгэгүүд байж болно. За үүнд бол архи тамхины архаг хэрэглээ мөн нөлөөлдөг. За мөн бас нэг гол шинж нь болохоор дархлаа тогтолцооны өөрчлөлтөд хавсарч тохиолддог. За ихэвчлэн харшлын шалтгаантай эсвэл одоо нарийн гэзний шингээлтийн эмгэг болох целиак өвчнөд бас хавсарч тохиолдох нь элбэг байдаг. За энэ слайданд хэвийн болон лимфоцитик колитийн хоёр гистолог зураг харагдаж байна. За хэвийн одоо бүдүүн гэцний гистолог зургийг харахад зөвхөн одоо үрслийн эс нь өөрийн ялцсандаа байрласан байна. За харин хажуу талын одоо лимфоцитик колитийн микроскопын зургийг харахад гадаргуугийн энтероцит эсээс гадна за крефтийн эс хооронд маш олон тооны лимфоцит, плазмоцит эс нэвчиж орсон байгаа нь харагдаж байна. За хэвийн үед бол 20 энтероцит эсэд 4 лимфоцит байхад бол хэвийн гэж үздэг. За үүнээс дээш байвал одоо эмгэг буюу одоо лимфоцитик колит гэж бол үзнэ. За энэ гистолог зурагт бол бүдүүн гэцний гистолог бүтц хэвийн хадгалагдсан. За өөрийн ялцсанд байх лимфоцитийн тоо болон за крефтийн
учир завсар байх лимфоцитын тоо бол харьцангуй хэвийн. За гол харагдаж байгаа өөрчлөлт нь бол гадруугийн хучир болон крефт хоорондын завсар, тод ягаан өнгөөр будагдсан коллаген ширхэг хуримтлагдсан байгаа нь бол харагдаж байна. За энэ бол одоо коллаген коллитийн кислогийн өвөрмөц шинж юм. За энэ слайд нь коллаген коллитийн одоо гол өөрчлөлтүүдийг жагсааж бичсэн байна. За хамгийн нэгдүгüрт нь бол коллаген коллит нь бол бүдүүн гидсний баруун хэсэгт хамгийн их тохиолддог. За ийм учраас зөвхөн бүдүүн гидсний зүүн талаас биопси авч өгсөн байгаа тохиолдолд энэхүү эмгэгийг онцлох бараг боломжгүй. За тусгай будгийн хувьд бол масонтрихром будгийг будаж за коллагены одоо ширхгийг илрүүлж болно. За коллаген коллиттай андуурагддаг хэд хэдэн одоо эмгэг өөрчлөлтүүд байдаг. За хамгийн нэгдүгüрт нь одоо ташуу зүслэг байна. За бүдүүн гидсийг ташуу зүссэн тохиолдолд крефтийн одоо доор коллаген хуримтлагдсан мэт харагддаг. За мөн амилоидын хуримтлал, шахагдлын артефакт, за зарим тохиолдолд туяаны коллиттай бас андуурагдаж болдгоо. За ийм учраас дээрх одоо эмгэгүүдээс зайлшгүй одоо коллаген коллитыг ялхан онцлох шаардлагатай. За энэ зурагт бүдүүн гидсний одоо ташуу зүсэгдсэн салстын хэсэг бол харагдаж байна. За ташуу зүсэгдсэнийг яаж мэдэх вэ гэхээр крефт нь тубуляр дүрсээ алдаад бүв бүрийнхий одоо цэцэг шиг дүрс үүсгэж харагдаж байгаа. За энэ тохиолдолд бол бүдүүн гидсний салст бол ташуу зүсэгдсэн байна гэж үздэг. За ингээд зүсэгдлийн хувьд хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн байгаа учраас одоо гадаргуугийн хучуур доор коллаген ширхэг хуримтлагдсан мэт бол харагдаж байна. За гэхдээ коллаген коллитийн үеийн хуримтлал, за ташуу зүслэгийн үеийн коллаген ширхгийн зузаарал хоёр бол хоорондоо ялгаатай. За ташуу зүслэгийн үед бол коллаген хуримтлагдсан байгаа хэсэгт бол лимфоцитс болон цусны судас байдаг. За харин коллаген коллитийн үед бол энэхүү одоо хуримтлагдсан коллаген завсар бол ямар ч одоо дүрст элементүүд бол байдгүй, үүгээрээ ялгагддаг. Гиперпластик полипийн хувьд бол өөрийнх нь одоо кислогийн онцлог нь гадаргуугийн хучуур доор ийм коллаген ширхэг хуримтлагдсан байгаа нь бол харагддаг. За тэгэхээр энийг бол коллаген коллитаас ялгаа онцлох шаардлагатай. За гиперпластик полип бол дуранд харагдах байдал болон за крефтийн хэлбэр дүрсээрээ бол коллаген коллитаас одоо тест хүндлэн ялгаатай байдаг. За одоо ишемик коллитийн талаар ярив. За ишемик коллит нь болохоор дотроо цочмог болон архаг хоёр хэлбэртэй байдаг. За цочмог хэлбэр нь бол харьцангуй онцлоход бол хялбар, за тодорхой шинж тэмдгүүд бол илэрсэн байдаг. За харин архаг хэлбэр нь бол гидсний өрөвсөлт эмгэг болох кроны өвчин шархлаад коллиттай төстөө харагддаг учраас бага зэргийн төвөгтэй байдаг. За энэ слайдн дээр ишемик коллит үүсгэх шалтгаануудыг бол дараалуулаад бичсэн байна. За үүн дээр одоо бичигдээгүй шалтгаан юу байдаг вэ гэхээр за зарим тохиолдолд бол одоо цочмог төр зургийн хэлбэрийн үед нь бол одоо марафон гүйлтэнд гүйж байгаа тамирчид болон за одоо бусад хүнд спортоор хичээлдэг тамирчдад бол энэ ишемик коллит цочмог байдлаар маш богино хугацаанд үүсээд тэгээд эргээд бол зүгээр болдог байгаа. За цочмог бөгөөд одоо маш хүчтэй шинж тэмдэгтэйгээр илэрдэг хэлбэр гэж бол бас байдаг. За энэ нь бол ерөнхийдөө шинж тэмдэг 6-7 хоногийн дотор бол үргэлжилдэг. За харин архаг одоо ишемик коллитийн үед бол ерөнхийдөө гидсний хүндийн нарийсаад за гидсний өрөвсөлт эмгэгтэй төстөө одоо шинжүүд илэрдэг учраас за энийг бол нэлээд сайн анхаарч үзэх хэрэгтэй. За мөн энэ хүснэгтийн хамгийн доор одоо бичигдсэн байгаа шалтгаанд цитомегаловирус бас ордог. За тэгэхээр ишемик коллитийн шалтгаан нь мөн одоо цитомегаловирус байдаг учраас цитомегаловирусын шалтгаантай коллитоос бас ялгаа онцлох шаардлага бол гардаг. За ишемик коллитийн үед за дуранд бол цус харвалт, за салст хөөж хавнах зэрэг шинжүүд бол илэрдэг. За зарим тохиолдолд бас одоо масс эффект буюу ямар нэгэн үүсгэр байгаа юм шиг харагдах тохиолдол бас байдаг. За тиймээс бас дурангийн эмчид одоо хавдар байхыг үгүйсэхгүй гэсэн одоо оншийн бас хэлбэр гарч ирдэг. За тийм тохиолдолд бол масс эффект үүсгдэг учраас бас ишемик коллит байх боломжтой гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. За энэ зурагт бол ишемик коллитийн одоо сонгодог шинжүүд харагдаж байна. За хамгийн нэгдүгüрт нь бол одоо хатангарчсан, шалчилсан ийм крефтүүд байдаг. За тэгээ эдгээр нь бол зарим хэсгээр хатангаршиж байхад за зарим хэсэгтээ бол нөхөн түлхжлийн процесс ингээд зэрэг явагдаж байгаа төрсийг бол хэлж байгаа. За мөн өөрийн ялцс бол маш эсжилт багатай.
гялынчсан байгаа нь бол харагдаж байна. За мөн эмгэг өөрчлөлт бол зөвхөн гадаргуугийн хэсгээс эхэлж явагддаг онцлогтой. За тэгээ гадаргуугаас одоо ёроол хэсэг рүүгээ болохоор дандаа нөхөн төлчлийн процесс явагдаж байгаа дүрс бол харагдаж байна. За ингэж гадаргуугаас эхэлж ёроол руугаа одоо өгчж байгаа энэхүү одоо зураглал нь бол бүдүүн эзний цусан хангамжтай бас холбоотой байдаг. За бүдүүн эзний цусан хангамж хэрвээ яг бүх талбаагаараа зэрэг богдох юм бол одоо гиз нэлэнхүйдэ өгчдөг. За гэтэл гизний одоо капилларын судасжилт маш ихтэй байдаг учраас за тодорхой хэмжээнд цусны урсгал одоо боогдож ишими болж байгаа тохиолдолд бол гадаргуугаас эхэлж өгчээд за тэгээ капилларын урсгал хоорондын одоо холбоо сайн байгаа хэсэгт бол харьцангуй регенерацийн процесс болж явагддаг байна. За тэгээ ёроол хэсэгтээ одоо капилларын нетворк буюу одоо судасжилт маш их байгаа тохиолдолд дандаа регенерацийн процесс бол төрүүлж явагддаг онцлогтой. За энэ нь мөн одоо гидс өгчгүй байх гол одоо шалтгаан болох үүдэл эсийн цусны урсгалтаас холбоотой. За үүдэл эс нь бол бүдүүн эзний дандаа ёроол хэсэгт байдаг учраас үүдэл эсүүд одоо өгчээгүй тохиолдолд гидсний одоо нөхөн сэргээх процесс явагдаж идэг. За хэрвээ одоо stem cell-үүд буюу үүдэл эсүүд хадгалагдаж үлдсэн тохиолдолд за хэдэн 7 хоногийн дараа гидсний одоо крефт болон энтероцит эсүүд бол нөхөн төлжөөд за гидс буцаад одоо бүрэн бүтэн байдалтай ордог ийм одоо онцлогтой. За энэ слайдн дээр түрүүн зурган дээр тайлбарласан шинжүүдийг болоод бичгэн хэлбэрээр бол харуулсан байна. За энэ дээр бол нэмж хэлэхэд за крефтит болон одоо крефтийн буглаа бас ишемик колитийн үед тохиолдож болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ тэр болгон бол тохиолдохгүй. За сонгодог одоо шинжүүдэд бол тооцогддог юм байна. За ишемик колитийн үед бол дөрсөн онцлогоон дээр бас нэг өвөрмөц шинж илэрдэг байгаа. За энэ нь бол эрхийн хурууны дардсны шинж гэж бол нэрлэдэг. За энэ нь бол саст маш их хэмжээгээр хавгуулсантай холбоотойгоор энэ шинж бол үүсдэг. За энэхүү шинж нь бол састын цус харвалт болон састын доод давхарга их хэмжээгээр хавгуулсантай холбоотойгоор бас үүсдэг. За энэ зурган дээр бол састын доод давхарга илүүтэй хавгуулсан байгаа нь бол харагдаж байна. За сас давхаргын крефтүүд бол харьцангуй цөөрсөн. За тэгээ өөрийн ялц нь бол эсжилт багтай. За тэгээд гадаргуугийн хэсгээс ёроол хэсэг рүүгээ хатангашиж өгчөж байгаа хэсэг нь бол харагдаж байгаа буюу за ишемик колитийн одоо сонгомол зураглал байна. За энэ зурган дээр болохоор капилляр судсууд бол нэлээд тэлэгдсэн. За тэгээ зарим хэсэгт нь бол ийм бичил тромбууд үүссэн байгаа нь бол харагдаж байна. За ингээд капилляр судасны цус зогсоншил за түүний эргэн тойронд байгаа цус харвалт нь бол яг жинхэнэ одоо өөрийн ялцсан цус харвалт гэж бол үзнэ. За түрүүний өмнөх одоо слайдн дээр гарч исэн тэр дурангаар эд авах үед үүссэн эффект болон одоо бусад цус харвалтын шалтгаанууд бол арай ялгаатай. За яг энэ одоо зураглал гарсан тохиолдолд бид нэр одоо яг ишемик колитийн сонгомол цус харвалт мөн байна гэж үзнэ. За ишемик колиттай маш төстэй гистологийн зураглал бүхий өөр нэг колит байдаг. За энэ нь бол одоо колестридум диффицили гэсэн одоо сах унцраар үүсгэгдсэн бүдүүн эзний үрсэл юм. За энэ хэлбэрийн колитийн үед бол хуурамч одоо мембранжилт буюу хуурамч одоо ургацагт дүрс үүсгдэг байгаа. За энэхүү яагаад хуурамч гэж нэрлсэн бэ гэхээр энэ нь бол жинхэнэ крефт биш зөвхөн одоо шархны өнгөр байдаг. За үүнийг өөрөөр бас одоо фулминант хэлбэрийн ишемик колит ч гэж нэрлэдэг. Яагаад тэгэхээр цусан хангамж бол маш богино хугацаанд хүчтэй алдагддаг. За тэгээ голлох шалтгаан нь бол тодорхой үүсгэгч буюу колестридум бактери байдаг учраас ингэж арай өөрөөр нэрлэдэг байна. За одоо лекцийн төгсгөлийн хэсэг болох туяаны шалтгаант колитийн талаар ярив. За туяаны шалтгаант колит нь бол тухайн одоо өвчтөн заавалчгүй одоо туяа эмчилгээ хүлээж авсан. Ялангуяа багаарцгийн эрхтний шалтгаантай хавдрын улмаас туяа эмчилгээнд орсон үед бол энэ колит бол үүсдэг. За хавдрын эсийг устгах туяаны улмаас за бүдүүн эзний хэвийн байгаа эсүүдийн мөн гэмтэл одоо энэ колитийн үед бол үүсдэг. За энэ үед одоо хавдрын болон эрүүл эсүүдийн аль альных нь уургийг бол задлаад за ингээд дэнхээ задарснаас болж тухайн эс одоо үхчих процесс бол явагдана. За туяаны шалтгаант колит нь бол дотроо мөн одоо туяа үйлчилсэн хугацаанаас хамаарат хоёр янз байдаг. Цочмог болон архаг. За цочмог үе нь бол хэдхэн цагаас хэдэн өдрийн хугацаанд туяаны ачаал авсан үед үүснэ. За энэ үед бол крефт хатангаршиж шалчих, за их хэмжээний апоптозын бенцэр үүсэх, за тэгээд нөхөн төлжиж байгаа крефтүүд харагдана. За мөн дээрхээс гадна хамгийн гол одоо
туяаны колит гэдгийг илтгэх шинж нь бол тухайн одоо регенерац болж байгаа эс нь өөрөө одоо атипито буюу гажигшилтай харагддаг. За зарим эсүүд нь бүр бизар төрхтэй харагддаг байгаа. За энэ зурагт бол одоо туяаны шилтгаанд колитийн гистолог өөрчлөлт бол харагдаж байна. За өөрийн ялц бол гиалинжсан, за баг зэрэг эсжилт бол ихссэн. За тэгээ зарим крефтэд бол хорчиж шалжижсэн. За зарим нь бол нэлээд одоо гажигшилтай эсүүд одоо хавдрын булчирхай төст харагдаж байна. За энд мөн одоо шалчилсан крефтийн ойролцоо байрласан гажигшилтай эсүүд бол харагдаж байна. За гэхдээ эдгээр одоо бизар эсүүд нь мөн одоо цитомегаловирусын халдварын үед их төстэй харагддаг. За тийм учраас ялгаа онцлохонд бол заавалчгүй цитомегаловирусын халдварыг бол тооцох шаардлагатай. За ингээд энэхүү слайданд бичигдсэн байгаатай одоо өвчнүүдтэй төстэй шинжүүд илэрдэг учраас за энэ тохиолдолд бол яг туяаны колит гэдгийг илтгэх нь зөвхөн эмнэлзүү мэдээлэлтэй болох хамааралтай байдаг. За ийм учраас яг туяаны шилтгаантай колитыг онцлогч байгаа тохиолдолд эмнэлзүүгээр одоо туяа амжилтыг хийлгэж байгаа гэсэн асуумж бол маш чухал байдаг. За архаг хэлбэрийн туяаны шилтгаанд колит нь бол туяа амжилтыг ихснээс хойш одоо 6 сарын дараах хугацаанд бол үүсдэг. За энэ үед бол бичил судаснууд гэмтэж эхэлдэг. За ялангуяа эндотелисын гэмтэл бол маш их хэмжээгээр үүсдэг учраас одоо бичил судасны сорвижил, гиалинжилт бол их хэмжээгээр үүснэ. За ингээд бичил судсууд гэмтээд эхлэхээр гидсний цусан хангамж бол буурч эхэлнэ. За ингэснээр одоо удаан хугацааны цусан хангамжийн алдагдал буюу ишеми, за тэгээ фиброз, сорвичлын өөрчлөлтүүд гарч эхэлнэ. За архаг хэлбэрийн туяаны шилтгаанд колитийн үед бол цусан хангамжийн алдагдaltaй холбоотойгоор крефтийн хэлбэргүүдэл бол үүснэ. За энийг одоо бусад хэлбэрийн архаг колит болон за гидсний өрсөлд эмгэгийн одоо хэлбэргүүдлээс ялгах нь судасны өөрчлөлтийг одоо хайж олоход оршдог. За мэдээж туяаны шилтгаанд колит учраас бичил судасны гэмтэл үүссэнтэй холбоотойгоор бичил судасны гиалинжилт, за крефтийн хэлбэргүүдэл хоёулаа зэрэг тохиолддог. За зарим тохиолдолд мөн гистолог өөрчлөлт нь одоо коллагент колиттай их төстэй харагддаг. За гэхдээ коллагент колитаас ялгаатай нь коллагенчсан, за сорвичсан байгаа хэсгүүд нь бол зөвхөн одоо гадаргуугийн хувчрын доор биш, бүдүүн гидсний өөрийн ялцсан бусад хэсгүүдэд ч одоо эдгээр нь харагддаг. За энүүгээр ол гол ялгагддаг байгаа. За энэ зурган дээр бол одоо гиалинжсан судас болон судасны эргэн тойронд сорвижил бол маш тодорхой харагдаж байна. За энэ слайдн дээр бол туяаны шилтгаанд колитийн үед илэрдэг одоо бүх шинжүүдийг тодорхой дүгнэж бичсэн байгаа нь бол харагдаж байна. За хамгийн гол анхаарах ёстой шинж нь бол бичил судасны гиалинжилт, за тэгээд судасны эргэн тойрондох одоо өөрийн ялц болон бусад хэсгийн сорвижлын өөрчлөлт юм аа. За анхаарал хандуулсанд маш их баярлалаа. За энэ хүү лекцээр бол IBD-гээс бусад хэлбэрийн одоо колитийн талаар тодорхой ярилцлаа.